Эрхэм үжигч та бүгдээрээ сайн байцгаана уу? Самбарын сонин дэлгэч үжигч та бүхэнтэйгээ мэдчилэн жолгож байна. За ингээд өнөөдөр манай самбарын сонин дэлгэчний хаалмартуулаад манай өөр их бишэлч хүндэтгээд дуучин баан байна. Жоох яруу найраг жохооч маань байна. Ингээд өнөөдрийн манай сайхан дэлгэчийн үжигч та бүхэн маань таашаах байхаа гэдэгт итгэж байна. Учир нь одоо өнөө жил бол яг сайхан их улсын маань байгуулагдсан 60 жилийн ойн баяр болж байна. Тэгээд лаавч бичсэн байна. Эх орны 60 жил миний өсчит хорноос нь 60 жил гэж хэлсэн. Аавч снэж бадарсан 60 жил, миний эгшил дуусан 60 жил. Энийг дуурайгаад дагаад авчаа. Наа их гоё сайхан бүр ингэж хэлсэн. Ер нь одоо энэ 60 жил гэж ярихад бол та нарын хувьд авч хэлвэл яриангүй одоо ингэ ховролт хөгжилт үл яриангүй амар их байх дамжиггүй тий. Энэ 60 жилийн дотор одоо та нарын хувьд хамаг анх одоо гоцод орж ирсэн. Цог хэж яваа. Хижээ готод ирсэн. Лаавч гэж яг готод хотод орж ирэх чинь одоо бол манай хошуу эн чинь бас бүр хот болчихсон байна тийм. Тэр үед бол нэг балгас байсан. Миний одоо хангин хошуунд бол одоо нэг шинэ балгас гэж одоо хошуун төв байна. Тэгээд яг сайхан одоо ийм их хотод орж ирнэ гэдэг чинь бол тэр үед одоо хөв хот жижигхэн хот байсан л да. Хүн амын тоо бол намайг ирж байхын үед бол одоо 30 түм хүнтэй. Ийм одоо зүүнтээс барна хуучин хотод шинэ хот хүртэл бол одоо тэгээд нэг чагт нэг удаа юм уу да хоёр чагт нэг удаа юу явдیں۔ Одоо нийтийн автобус явна. Тийм нэг ийм л нэг газар. Манаас хөдөөнөө байснаас нь ингээд одоо та нарын хөдөө байснаас нь анх удаа хотод ингээд орж ирэх юм үст. Тэр үест одоо ингээд яринг одоо тэ харьцуулахын аргагүй тэнгэр газрын бүрж өрөөтэй юм байна. Одоо манаас сайхан хэлсэн готог дээр мөн хөх хотын яри. Аавхшийн хот хөх хотод яхан хамаг анх удаа. Төрснөөс нь аваад анх удаа машин тэргэн суулаа. Тэр ороод гал тэр гэсэн юм тусаал сууж гэлээ. 68 онд. 68 он 8 дугаар сард. Нэг өдөр одоо хаасан нэг өдөр давхад хотод орж ирээ. Тэр хаанаас одоо хаагур. Одоо энэ уухай тэрс хайбован гэдэг штэ одоо. Хайрвын тухай. Хайрвын тухай. Тийм. Ингээд тоглох гэж их сайн юм байна гэж. Асартай юм байна. Эрдэмтэнтэй юм байна. Одоо тэр зотхон улаан болгосонд бол асар гэсэн доо. Цаг уурын тэр газарт бол ямар хэрэг чигээс барьсан хоёр давхар юм байна. Өний гарахгүй. Асар бол да хоёр давхар байшин штэ. Асар өөр асар гэсэн юм. Энд дээр асар олж үтлээ. Гал тэргэн суулаа. Тэгвэл манай багш нар тэр сонин сэтгүүл дээр арвин нэр нь харагдаг эрдэмтэн манай сургуульд байдаг юм байлээ. Ингээд 2 сар болсон хойд бас юу араажа хорон татдаг боллоо. Тэгвэл цагаан дээр ловсон дорж одоо араажагаар сонсдог энэ улсууд одоо жишээлбэл боён дэлгэр гэсэн дуучин бас энд байдаг юм байлээ. Ингээд тэр бол газар дээрээс тэнгэрд гарсан шиг бодогдож байсан тэр үед. Тэр үеийн одоо зөрөө. Тийм ээ. Тэглээ одоо тэр үеийн готыг ярихад бол одоотой харьцуулах юм бас яг аргагүй. Тэр үеийн хөх хотонд авчгал одоо яг өндөр барилгагүй ямар барилга дуу. Музей тэр үеэс байж. Хамгийн өндөр тэр музей бол ийм л дээ. Музейг бол хамгийн анх байгуулахтаа бол байгуулсны дараа бол малчтууд бол цагаан морьт гэдэг. Тийм ээ, цагаан мортол гэж. Цагаан мортол гэж хэлнэ. Музей гэж бас хэлэхгүй. Тэр бол энэ одоо болтлоо. Тэр ер нь сүрэн алдаагүй сайхан барилга шүү. Сайхан барилга. Тэгэхээр намайг анх ингээд орж ирж явахын үед сони юм бий танд хэлж өгье. Энэ одоо гал тэрэгний өртөө бол тэр үед бол одоо Японы үед барьсан одоо тийм өртөө байж. Гал тэрэгний өртөө наашаа ингээд явахтай зэрэг бас тэнд нь бол одоо эрен одоо ийм юу бороохоо юу буулгачаад тэгээд хориод тэгээд гал тэрэг гарсан сүүлээр хүмүүс ингээд жүрдэг байсан. Хоёр талаар нь бол их сайхан одоо ийм хайлсан модтой өндөр. За тэгээ модон дээр дандан одоо юу хэрэг шааж байгаа тийм ээ. Доогуур явсан хүмүүсийн толгой дээр баагаад болдоггүй тийм байлаа. Тэгээд голдуу нь бол юу байна вэ? Тэнд хамгийн сонирхолтой юм бол тэмэн тэрэг. Тийм ээ. Ганч тэмээ хөлчихсөн тийм тэмэн тэрэг. Тэмэн тэргээр явна. Одоохоно тэр одоо энэ 3 юу хүрдтэй одоо тэр зүтгүүр хүн зүтгүүр тэрэг бас биш ээ. Тэмэн тэрэг. Тэгээд тэмэн тэрэгэн дээр суучхаад ингээд явна. Би анх одоо энэ урлагийн сургуульд очиход тэр өглөө манай нагч намайг дагуулад одоо эмнэлгийн дээд сургуулиас ингээд явсан чинь замд нэг тэмэн тэрэг таарлаа. Тэгээд тэмэн тэрэгэнд сууж одоо би урлагийн сургуульд очсон юм байна шүү. Одоогийн түрээсэн машин шиг юм байна. Тэр үеийн одоо хөх хот гэдэг чинь шинэ хот нь бол харин нэг юм сонирн байсан юм. Одоо бол зүүн үүднээ гадна гэж ярьж байна шүү дээ. Одоо хятадаар дөммөн бай гэж байгаа. Тэр ягаад дөммөн бай гэж нэрлсэн гэхээр энэ одоо энэ хотын хэрэм одоо энэ зүүн хойд өнцөг нэг үлдэж байгаа. Тэр хотын их хэрэм болуулаа. Өмнө шөнө гэж алгаад тастай байлаа. Тэгэхээр тэн дээр бол ийм дугуйг их хаалгатай.
тэр хаалгаар гарвал дөммөө гэж хэлнэ. Одоо зүүн үүдний гарчихна. Зүүн гарчихна гэсэн. Манай урлагийн сургууль тэнд байсан. Тэгвэл тэнд манай урлагийн сургуулиас ондоон барилга гэдэг чинь юу юм? Нэг автобус машины сүүлийн буудлал нь тэнд байлаа. Тэгээд бол тэр хооронд юу байна? Бутга бургасан дотор бүр хээрийн туулай гүйжсэн цаг. Хээрийн туулай. Тэнд. Тэгэл одоо тэнд хүүр онгон юу ч байд юм дандаа атар чим хөдөөгийн тийм газар байсан. Тэгээд бол хамгийн сүүлд нь одоо өмнө үүдний гадна гэдэг одоо Наммаа гэж одоо тэнд нэг автобус машины нэг эчсийн жогсоол байна. Зүүн үүдэнд нэг жогсоол байна. Одоо ийм. Тэгээд бол одоо манайс одоо хот орно гэдэг чинь одоо тэр сайхан тэр хэрмээр ингээд ороод явна. Тийм барилга байсан. Сүүлд одоо тэр хэрмээр юм чинь бүгдийг буулгаад одоо ер нь тэр цагийн юу гэдэг чинь нэг л одоо гэрч болж байгаа юм аа бол юу байна? Музей байна. Тий, музей л байна л да. Ондоон тэрний өмнө одоо кино урдан гээд байсан. Тэрийгэ буулгацсан. Тэрний ард нь одоо юуны мал тариалангийн товчоо гэж байсан. Тэрийгэ буулгацсан. Тий. Одоо тэгвэл завсгийн ордны хуучин хүрээ хороо бол одоо тэр ёсоор байна. Тэгтээ бол өөд хаалган бүр ондоон болцсон. Доторх одоо мод юун тэр нь бол бута сайхан ургуцсан одоо тэр зарим одоо нарсан мод энэ чинь бол одоо бараг л одоо 40-50 жил болж байгаа. Ийм л дээ. Одоо хотын байдал болж байгаа нь ийм шүү мэй. Тэгээ одоо өнөө жил бол яг 60 жил болж ингэж бүх улсаар бүр ингэж баярлалж байна. Одоо лавх сайхан ярьсан. Одоо бараг орчин бол тоглолтууд их яруу байна. Тийм ариун учиртай байхад бас манай энэ болзондор хурж ирсэн. Тэгээд л манайсын санаанд бол одоо яахтай хотын ингэж ярьдаг бол бид нуусаас бол одоо хамгийн ойрхон одоо том хот гэж ярина. Мөн ч та нарын одоо бас анх удаа ярьжсэн их том хот. Тэгэхээр энд бас ийм их хөврөлттэй. Тэгээ одоо энэ 60 жилд үл яриангүй одоо нэг илүү хөврөлттэй. Тэрнээс өмнө чи одоо биднээс 30 жил гэж ярих юм уу? Одоо 30 жилийн нойно үст та нар өөр хаасан 79 он ш. Тэр үст ч юм яаж өнгөрсөн? 79 онд би бол сургууль гэсээ Дүншинд очиод ажиллаж яжээ. Миний энд ирсэн цаг бол одоо хамгийн одоо улс одоо ган гахсарга за тэгээд одоо Орос бүх мэрэгжилтэйн татчихсан. Одоо тэр үед манай бол одоо бүр ёстой өмднийхэн өлгөвч телийг шангалж ягаад бол одоо энэ атомын бомбог одоо ийм их одоо үйлдвэрнүүдийг одоо живсэг энэ тэр үед тэгж хийсэнгүй юм бол одоо бас одоо амар төвшөнд хэцүү шүү дээ манай улс. Тийм ээ одоо дэлхийн хэмжээнд ярих юм байхгүй. Тэгээд тэр үед юу байсангүй бол би нэг бас энэ дагуу нэг юм хэлэх. Хотын барилга байшин одоо автобус машин одоо тэгвэл одоо бүр такси явуулсан байна. Тэр үед ямар такси хэлэндээ одоо дарганруудын суудаг бага машин гэдэг одоо хаа нэг юутай Улаанхуу даргын машин гэдэг нэг хар машин гарч ирж ирсэн. Тэгэхээр маск гайхаж байлаа тэрнийг. Тэг манай урлагийн сургууль бол чинь бага жижиг машин энэ төр байхгүй. Тэгээд бол ачаана машин тэр бол байна. Тэг манай тэр үед бол их өлсөж байсан. Чин дачир чаг юм чинь. Тэгээд одоо гэчүү. Тэг ер нь одоо манайд бол 9 төгрөгөөр л одоо нэг сар да. Нэг сар одоо тэр мөртэн бол 5 төгрөгийн бол би ч одоо ядуу юу болохоор одоо 5 төгрөгийн улсын одоо юугаар тэтгэмжээр ингэж суралцдаг байлаа. Тэгэл тэр үед ч одоо өмсөж үүсэн гэдэг чинь бол одоо ярих юм байхгүй. Муу хөдсөндөө л аваачаад манай аавын өмсдөг нэг уужуу шиг хөрөм хантаасаар аваачаад ингээ гадарлчихсан. Тийм уушг юм өмсч. Тэр үед бол одоо бас их ойдлын машинаар машин татсан одоо ийм өмд энэ төр өмсөх дуртай. Өдөг олсуу чинь тэр үед хаа байсан. Тийм ээ гараар очив. Тэгээд одоо манай эгч тэр үед нүд сайтай залуу байсан. Тэр чи одоо машин татсан шиг адилхан одоо тэр шиг ингэж ойж одоо намайг би тэрийг өмсчихсэн бас хүнтэй адилхан байна. Ийм шиг бодлоо одоо та бодно одоо тэгтээ бол хот маань ямар шиг болсон гэдгийг. Тэгээ маяар худалдчихсан. Одоо одоохоны бенгуар гэдэг энэ мөсмөр гэдэг чинь тэр үед нэг амттай дотор нь шихэр хийдсэн Улаанбаатартай нэг юм байдаг. Тийм юм. Хамгийн анх одоо тэр үн идж байгаа юм. Би одоо энэ юу вэ штэ төвд хаш одоо юу энэ шихунс. Шихунсагийн тэр одоо хамгийн анх одоо хоготод ирж идэж шүү. Энэ юм их сони амттай эхлээд бол идэж чадсангүй. Сүүлд болоод бүр чадчихсан. Тэгээ тиймэр хөвчгөл байдалтай одоо манай багш нар манай сургуулийн сурагчнууд бол тэр үед
хөдөөгөөс ирсэн бүгд Монгол дэлгэхтэй. Тэр харин сайхан байсан шүү. Манай 100-аас багш манай тэр хөдөөгөөс ирсэн тэм сайхан багш нар бол одоо бүр тэр үед одоо Монгол төрлийг хийхээр боллоо гэсээр одоо бүс барааны тэмдэг гэж нэг юм байна. Тийм. Тэрийг бол Монгол хүнд одоо Монгол төрлийг өмслөө гэсээр 20 хэдэн дохой. Тэр бол хятад үндэстнээс илүү. За тэгвэл одоо ам будааны тэмдэг гэж юм байна. Энэ тэмдэг бол хоёр янзтай. Нэг нь бол одоо өвөр Монголын орны хөвчөөний ам будаан тэмдэг. Нөгөө нэг нь бол одоо залуучууд мэдгүй бүх улсын. Тэр бүх улсынх нь бол бас үнэтэй. Тэр тэмдэг бол үнэт явна. Энэ манайхны өөртөө жасхана энэ бол одоо хооргонд нь одоо нэг ялангуяа газар орноор одоо жишээлбэл Буугдах хотоо өөрөө бас чим юм хэвлэлсэн байна. Одоо тэр хооргонд одоо хотын хооргонд хэрэгэлдэг тийм юм. Одоо тэр чинь тос, шихэр, хэвийн цай, одоо манай хуурсан ам уу. Энэ чинь бол одоо бүр хэмжээт. Бүр жоох. Тэр үед одоохон болтлоо. Одоо манай нээлттэй бодол гарахаас өмнөхөн бодол бид айлгэр болоод одоо бүр энд суурсан сүүлэр хүртэл одоо бид ам будааны өртөнд ам будааны хангаалтын өртөнд очиж чад. Бараг нэг 10-аад шахуу тийм болон их байгаа болон тэр болон чолон одоо энд хоёр жим борчог шиг юм уу? Энд нь хоёр жин одоо туусуу юм уу? Одоо тэгвэл тийм юм суудлан гэдэг өгөн тэгж байтал бас нэг хүний хоёр жин гурил. Нэг жин дотор эм юм өгөн хагас чин хар урам. Тэгээ та бодлоо. Ер хүний энэ амин голтой жалгах одоо идэх ухын явдал бол тэр үед тэгсэн боловч тийм ээ чөлөөлөгдөхөөс өмнөх юм бид тэр гойрон ч турсган дээлтэй явж байсан тэр боол байсан тэр цагийг бодох юм бол бидний чин одоо яв хамтан намын өдөр жаргаж явж байна гэж. Тэр ягаад бол одоо эмэлхэн байж тээ бид одоо 60 жил болж байна. Бид их улсын хан тэрийн сүлд дуугаар бодоход тийм ээ. Босчоо бооллох дургүй хүнөөс цус харам бидэн шинцхан хэрмийг байгуулъя гэж үгүй юу. Тэгэхээр энэ бол бид бол энэ ер нь манай сангдаг ярьж ихлэрэн бол бид хоёр бол дундад иргэн улсын 36 дугаар онд төрсэн хүн. Жанкашигийн төрдөр төрсэн хүн бай. Тийм ээ? Дундад иргэн улс. Тэгээд бол бидэн бол ямар цагт төрсэн юм гэвэл гэрэл харангуйгийн зааг дээр. Гэгэн саруулын босгон дээр төрсөн. Мөн үү? Таарч. Гэрэл харангуйгийн зааг дээр. Яагаад харангуй гэж их юм? Энэнийг бол бид нь одоо өнөр одоохондор улс төр давж хэлээд байгаа. Энэ чинь таасар нэх дээгүүр үг ярьж байна. Биш ээ. Ястай муу боолуудыг одоо манус шиг одоо тэр үеийн хүмүүс чинь одоо ноёд баядал их торгон дээр магнаг өмсд юм уу? Мас олж үжээгүй. Тэр олж үждэг юм биш. Манус юм бол тийм ба яг болохгүй хаа манай ээж хөрхи миний тэр урт соромтой тэр ямаан дээлэг 100 болоодсон чинь халах хувцас байхгүй болохоор Сормын хайчлаа тэгээд хорсоглуулаад өмсөн. Хүүхэд чинь болохгүй бол цаг өнөөхөн чай майгаан дээр нь асгах чинь. Дээр асгахтаа зэрэг чинь өнөөх нь умын. Тэгээ өнөөх нь өнгөхтэй зэрэг чинь байна уу да. Тэгээд чоорхоо гарч. Тэгэл иймэрхүү шиг амьдарч ямар юм болж ийн гэнэ манаас хөдөөд би хөвчин элсэн дотор ондоо идэх юм байхгүй да чөлгөр жадна гэдэг нэг сайхан юм байна шүү. Чөлгөрөөр өөл хоол жалгана. Тэгэл энэ бол одоо өнөөдөр бид 60 жил тийм ээ манаас бол энэ 60 жилиг бол туулж гарч ирсэн бага наснаас тийм ээ хүүхэд бага балчир наснаас бид ингээд хөл нөчгөр ингэж гүйж тэр хөл нөчгөр гүйж үнээр намар болохын үед бол одоо хөлөнд дараад болохгүй одоо шинэ гутал энэ тэр бас одоо хийсэн юм байдаггүй. Тэгээд одоо аргагүй болохоор очиад дараад болохгүй болохоор өхрийн баасан дараа очиад ингээд жоохон халуулаад гიშгичгээд тэгээд одоо гүйдэг байла. За тэр үед чи одоо гар хөл гэдэг чинь байд юм уу? Хэрэн тавх шиг юм л да. Тэр хага сайртаа хагараад л одоо тэгээд тэр үед баг хөөхд юм чинь бас нусан гिचгсэн тэгээд бас хүнээс бас ичнэ. Одоо иймэрхүү шиг маягтай тэгэж байх чинь бас одоо ихчүүд одоо ярина. За би тэгээ нэг ханч хамран юу тогтойлж мөхтөйлаад нэг юм яатсан юм гэж. Яасан шуушмаа шиг юм чи. Одоо ингэн. Элэрэн бол яан удаа чинь одоо тэр үед тэгж өссөн болохоор бол тэр ясанд бүр одоо тэр Монгол соёлын дээдээс нь тэр орж ирсэн тэр байгальтайгаа ягаж тэр ямар сандаа одоо сая би чөлгөр гэдээ яриад авба. Тийм ээ. Шин домдод улс байгуулагдсан хойш одоо чөлгөр идсэн хүн жоохон ба. Тийм. Баггүй.
Тэр лав одоо яг ингээ ярих намайд үл яг бидос бүр ингээд өөр сонссонгүй. Харин үлгэдүүд бүр сонсгоо. Одоо өхрийн баасад хөдөө хадуулсан юм. Бидос бүр сонсч юм. Яг ингээ ярьсан. Яг нэг бүр үлгээр сонсож байгаа шиг. Самбарын сонин дэлгэж. Чөлөө сэдв, чөлөө тариалчаа, чөлөөтэй зочид самбарын сонин дэлгэж. Самбарын сонин дэлгэжийг чадсан хүлээ авсан байна. Аавстанаар бүр одоо нас счуусан байна. Бид хорог настай болсон. Хэдэн сарын л одоо ийм юутай байна. Одоо энэ улс байгуулагдсан яав нэг улс орон юм нэг хувь хүний ховжинд бол их хууралт гаргаж. Би одоо боддог юм аа. Хэрвээ энэ улс байгуулагдаж ирнэ шинэ цаг үе ирсэн бол би одоо юу хийж яана вэ? Би бол хоёр болж байгаа. Чи бас хоолой сайтай Бээжин хотор дуулахгүй хангина 20 нараар хангина болсон 20 минут дууч. Би бол одоо тийм юм байсан би одоо нэг өвгөн малчин. Одоо отгон хашилдан сууж яана. Малчин болоо сууж яана. Мал жужаан төний хэлэхгүй басна гэхэд юм дуучсан амьдарч байна. Нэг бол басна өвгөн лам болчих магадгүй. Тийм ээ. Одоо баг шиг ихэд сүмэд лам очихгүй. 20-30 ламтай сүм байсан л ба да. Байна. Аа. Тэнд басна нэлээд удаан жил лам болцсон шиг томоотой шиг лам ингээд одоо мөргүүлчин өглөгчнэ гэсэн шаардсан шөмлийг байн олоо хүртдэг. Одоо ийм шүү дээ. Тийм ээ. Тийм. Хөхт хаавна, буут хаавна. Одоо бас хэлбэл хүнээ сонсон магадгүй. Чухам энд ирд дийлнэ үгүй юу одоо. Мэдгүй. Хэлж мэдгүй. Гомбол тусна очихсан магадгүй лам болсон болоо. Малчин болсон бол одоогийн уу хавс хөр дийлнэ үгүй юу. Энэ бол нэг хууралт. Би бас сонссон. Та нар бүр уул бүр сүмд байжсан юм байна дах. Арай шороогүй одоо тийм нэртэй улс шүү дээ одоо. За биш ээ. Би бол тантай бас ондон байна. Би хэрэг одоо энэ шинэ төрийн одоо ийм сайхан одоо цаг энэ ирсэнгүй байх юм бол таасрын бол юу вэ одоо сүмдэл суудаг. Энэ бол тодорхой байна. Ягаад гэвэл би 4 настай тийм ээ. Манай нутгийн бол одоо яг сайхан 51 онд одоо юугаар найрамдалаар шилжүүлсэн тийм их хэрэг очоод тэгээд тэнд байсан. Тэгэхэд бол би байхах үед бол одоо тэр өвгөн гөгшин ламнарууд бол одоо намайг манайд ганжуур сүм гэж нэг хошуу сүм байна. Энэ хошуу сүмэн дээр аваачиж бол одоо 5 гэжгийн гусчаад. Тэгээд бол одоо намайг бол энэ ганжуур сүмийн 5 дугаар гэгээнээр ширээд суулгаж ийн гинэ. Нэг гожгор малгай энэ тэр хүмүүсгээд нэг орхимж хэдрүүлээд нэг өндөр ширээн дээр суулгах чад бахан амт нь мөргөж ясныг би одоо санаж байна. Тэгээд миний суудсан. Тэгээд бол миний юу нэ миний одоо энэ яг одоо сахилын нэрийг бол таасрын гэдэг ба. Таасрын гэдэг чинь одоо миний аав намайг өгсөн нэр юм л да. Тэр үеийн миний энэ нэрийг бол Содном лувзан данзан норов гэдэг. Тэгээд бол энэ бол ширээн дээр суусан бол үнэн байна. Одоо олон настай шууд өөр мэдэж байна. Одоо манай одоо юнхаг хүн хийдин одоо манай хамбал ам их лам одоо энэ товдон маам хүртэл мэдэж байна. Ахаа энэ явдлыг бүр за та энэ чиний нүлгэрийг би бол сонсч байсан. Чи бол одоо энийг гэж мэдэж байна гэж тэгэж байна. Тэгээ бодоход бол одоо нэг бодоод тахлаар бол хэрэг чөлөөлөгдсөн гол мөн тантай адилхан одоо амьдрал нь бол адил шүү дээ. Одоо нэг лодор валингаас жаахан гүтэж тийм үү. За тэгээд бол одоо юу энэ тэр сүмийн одоо энэ өгдөгийн одоо ийм ам удаас жаахан идэж тийм үү. Хөрхө тэр одоо төрцгөн дээлтэй хөдөөдөн байдаг ийм осууд яваад болсон жаахан гайгүй шиг байсан чи магадгүй. Гэхдээ юм бол одоо тэр уймантэй бол ямар минийхэн шашин манддیں۔ Шашин бол мандахгүй шүү. Тийм учраас бол тэр төр мөр уймантай болоод гисэн чи шашин болоод яг адил байхгүй мөн чим л юм тийм. Тэгээд гол нь бол миний гэр бүл их ядуу байсан. Миний ээж бол насаараа одоо ийм малчин хүн. Миний аав бол харин их номтой лам хүн байсан. Тий. Миний аав бол бүр юунд энэт хийгд. Бүр англи бичиг бас мэддэг. Би эхлээд бол одоо энэ юм өсөг таныхын үед бол бүр Монгол АЭ-гээр сураагүй. Тэгээд бүр
ганга 자차자냐гээд одоо нэг төвд цагаан толгой өмшиж сурлаа. Бас хажуугаас манай аавс яг ABCD гэдэг нэг бахан IBCD гэдэг тэрний чинь бас над хэлж байна. Тэгээд одоо өнөөхөө яваад байжсэн чинь эргээ би яг сайхан сургуульд ороод одоо жаахан яг энийг бол нэлээд гадарлаа. Манай аав бол ингээд өөрөө намайг жаад. Чигсэн чинь 56 он болов. Сургуульд орсон чинь хараа энэ манай энэ хичээлийн дэвтэр чинь шинэ үсэг. Одоо нэг кирилл үсэг. Тийм ээ. АБВГ дэя яваад одоо ингэж өмшин. Тийм. Тэрүүний сурсан чинь харин одоо бол яа одоо судалгаа хийгээд харин би харин одоо энэ Монгол улсын одоо энэ кирилл үсгийг чи одоо нэлээд уумшигтай одоо их сайн мэднэ гэж чадахгүй одоо. Тэгэхээр ийм шүү болсон. Тэгээд улс байгуулагдсгүй одоо та нарыг үнээр та нар бүр сайхан ярьж бүр лав байсан магадгүй. Магадгүй одоо ховж яастаа. Тийм. Тэгээд бас ховж яранд бол ихээр эргэлт ховролт гарсан. Ер нь одоо эргээд өмшөө ярих юм одоо биднээс 30 жил гэж ярих юм бол 79 онд. 79 оны үеэст бол одоо та нар ингээд харцгаад хүмүүсийн нэг өмсөж байгаа хувцсны талаас Хөөсөө энэ хувцснаа өнгө будгийн талаас авч хэлвэл одоо та яриангүй бүр адилгүй лавтай юм хуартай өнгөтэй хувцсан мөсчгөө биднээс орчин хүн бас нэг тусгай нэг фильм үзсэн. Тэн дээр одоо 70-аад он яг 79 80-аад оны үеэсээр ингэ сүүдэрсэн тэр сүүдэрдүүд байна. Журагтаар гэдэг бүр хар бор өнгөтэй хувцсан. Одоо нээлттэй бодлогоос өмнө бол жоохон өнгөтэй шиг одоо ийм одоо бүжтэй одоо тийм одоо ийм костюм энэ тэр өмссөн одоо бүчиж жангидсан явдал боллоо. Би танд болсны үнэн үг хэлчихэ. Анхалж өмссөн хүн бол ийм 3 хүн байдیں۔ Нэг нь чи болон морин хурч. Нөгөө нь лаасрын. Бас нэг нь дарма. Морин хурчин дарма. Манай хэд бол усан энэгээр тэргээр яаж байгаад боллоо. Гуанжуу тэр газар бол очиж тоглоод боллоо доо. Тэр гадар одоо дотроос орж ирсэн хүн шинэ юм уу хуучин юм уу мэдэхгүй л да тэр үед чинь бас хуучин юм уу угаагаад оруулсан байдаг. Одоо бидний мөнгөөр авах чадaltaй тийм говцос костюм гарч ирж байна. Тэрийг чи өмсчихэд бол хөө хотын жийлэр явж исэн усуд бол одоо би мэднэ өөр байхгүй. Тийм учраас бол 60 жил гэж ярихад бол бид гэрч болж байна гэдэг чи одоо тийм ээ. Ийм явдлууд байна шүү дээ. Агш тэр үстэл Дүнсанд иргээд очсон. Би Дүнсанд ирсэн байсан. Дүнсанд би 10 жил ажиллаж байна. Тэр өстө хувцас хүн нарын талыг бол одоо чиний хэлж явах таарна. Харин одоо бүр адилхан тэр дэ яхад одоо бас гоё таашаал юм уу ямар хувцас сайн гэсний үнийг мэдэхгүй байж. Одоо ба хондон хувцас өмсчүүл бас даяараа бас дургүй шиг. Одоо заавал тийм дөрвөн ууттай одоо тийм нэг хувцас. Тийм бүтэн замтай. Тийм замтай. Тийм замтай. Одоо ингэвэл одоо Жолстай шиг тэр дикакс нэг юм байна. Тэр чинь амаргүй сайн юм одоо. Тийм ээ. Өмсчүүл хэлэл жүжигтэн доо нэг дикакс. Бас бөхөө. Тийм тэр бүх. Тийм одоо ийм тийм өмсөд. Энэ хувцас хүнээр их ховирсан боллоо одоо сүүлийн 79 яг 89 он өнгөрснөөс хойш. Тэр үст бол дүншинс ховирлаа шүү. Тийм ээ. Дүншин энэ одоо ялангуяа тэр залуучуудын хувцас бол баг хохтод өмсвөл дүншин дараа өдөр тийм өмсөж гэж хэлж байсан. Ингээд одоо болоход тэр үйсэн хувцас тоохгүй нүг. Одоо тий одоо бол өнгө будгийн талаар явж байна. Тэр бол одоогийн хувцас хүлээж авахгүй. Ийм байсан шүү дээ. Тэр үс одоо танаас ингээд өргөд хотд байж байгаа. Эргээ хөдөөнөө харахын үст. Хөдөөд ямар шиг байдал тавьж, амьдрал ямар шиг байсан яг малчтын амьдралын хувьд. Одоо тэр орон суучин талаас бүр яа хөдөөгийн тэр амьдрал боллоо. Тэр болоо үнээр. Хөрх. Одоо тийм нэг л одоо малжа хорон гэж байгаа тэр чи одоо сүү саал гэсэн юм явар дээрээс дотоод аваачихна үүргээд. Тий. Одоо манай одоо хэлж ах шиг малжа хоронтой эдийг бол хоноон дарж алаад өрчлөөл хийж байна. Тийм учир байхгүй тэр чи. Тийм ээ. Юуны бас одоо хэлж шүү дээ. Хай. Энэ одоо Монгол соёл. Монгол хүнийг бол одоо олигтойхон шиг хоол үжсээр л дуулдаг. Ариг үжсээр л дуулдаг. Энэ чинь одоо өдрийн 3 удаа ширээ хоол идэнэ гэдэг чинь бурхан базар байна. Тэр сонсоогүй юм байна. Тэр үед манус одоо урлагийн сургуульд би ч дуудуулдаг хүн ба. Урлагийн сургуулаа манай одоо ардын хөгжмийн анги одоо багш нар намайг ардын дуудуул гэдэг дагуулад очив. Юунд нь болно? Хаана тийм юм хийж явах юм гэвэл одоо манай шинэ хотын буудал. Тэгээд тэнд нь очиод тэр юмд нь яхалаар бас одоо заримдаа бас яг уу бас танс манс бүжиглэнэ. Тэгээд манс ч бол хүүхэд юм болохоор ингээ хажуудаа сууж байгаа л тэр юунэ төлөө очиж яана би танд хэлж өгье. Ороод нь бүр одоо энэ танслаад дуулдаг нь дуулаад хөгжмөд барснаас сүүлд нэг сайхан гуралтай хоол. Ментор. Гуралтай хоол. За тэрүүний байдгүй танаас одоо уурга идэхгүй баха.
Бөөх одоо манай одоо хөгжимчин багш одоо дуудуулахаар ирсэн тэнд үйлчилж байгаа улсуудын дунд нь ийм нэг том гансан дотор хийгээл өгч. Өнөөгшин сахвар лавчраа ингээл бүгдээр хөрвөрүүл гэж байхгүй. Шор гэж байхгүй. Тэгэж хэд бол юуны төлөө одоо ер нь шинэ хотод бас манайх дуудахгүй юм уу? Урлагийн сургуулийн одоо дуудлага гэсэн одоо тэр гол тийм. За тэгээ бодохгүй юм. Хүн одоо айлд нэгний одоо жишээлбэл би одоо аянгаа огшинд очлоо одоо таниад очлоо. Тэр үед хүнээс эргээд ирэхлээр нь хаач юу? За тэгээ би найзын дан очлоо, манай хүүхдүүдийн дан очлоо. Ямар сайхан хоол идэв. Хуралтай хоол идлээ. Доторготой холио удаа идлээ гэсэрч одоо доторг гэдэг юм үжигдэхгүй байхгүй. Ийм байсан ч тэгэхээр энийг бодож байгаад бол одооны хүүхдүүд бол одоо бурхан базар хадаг баримаар гойж байж нэг идэхгүй шүү. Чи юуг санана? Тэгээ манс дотор нь бодон шүү. Яа энэ юу болж байна? Энэ дээр бол бид зүгээр нэг ойрлолдоод одоо энэ чинь тэгээд хуучин нийгэмд одоо тэр их баяд ноёд гэдэг тэр говьчилгаа магнаг торгоо өмөссөн жигтэй юм чинь бол одоо тэр үед чинь байжил байсан юм шиг. Шал худлаа. Тэр чинь ард түмнийг дарладаг, тэр пиодл, тэр баяд ноёд, тэр ард түмнийг шолдог, тэр юм суудын л хийдэг ажил байсан магадгүй да. Жороомор ундаг. Монголчууд ямар тэр хөдөөгийн ардууд ямар юм турсхан дээл гэж биш үү? Турсан дээл. Доор энэ дээр нэмүү туйлс тавьчихсан. Одоо тэгээд бүр нэг тэр гэр мэрийн бүрээсийг солих тийм ноос юу энэ тэр хон байхгүй манай ихчүүд. Байхгүй шүү. Тэгээд л одоо нуурхай чаврхай тийм нэг гэртээ нар сараа одоо энэ гэртээ гэрэлтүүлчихсэн чим тийм л юмд маань сууж хаж байлаа. Чи яана тэр нэг одоо эрэгтэй эмэгтэй олсууд одоо тэр хүлээ чи би одоо бодоод болоо манай ээж аав тэр нийгэм тэр юу яагаж туул гарч ирсэн мэдэхгүй. Одоо нэг сайн бодоод байхад бол эдэн бол нэг сайн нуулаа. Энэ байгальтайгаан сайхан ээлдгээр харчт юм байна. Энэ нь бол одоо уламжлах одоо тийм. Бид хоёр бас тэр үед чинь 47 он чинь бас тэр сайхан гэрэлд орчлон энэ шинэ нийгэмд орж ирж чадаагүй. Тэгээд бид нь ороод ирсэн. Ийм учраас бол бид нь намдан одоо чигж гомдож готорох явдал байхгүй. Ер нь түүх гэдэг чинь ингэж явсаар байгаад бол одоо хүн ч буруутай. Их хүн нэн буруутай. Их хүнээ бурууноос их. Тийм үгүй их хүнээ буруу. Нэг нам төр болох чинь нам бас одоо алдаа буруугаан жассан. Энэ нам үгүй бол эв хамт нам байхгүй юм бол шин домдод ус байхгүй гэдэг үг бол яг үнэн үг. Чи энээр хэлүүлэхээр дарахад хаасрын ч бол мөн яг л ингэж хэлнэ. Ингэж хэлнэ. Энэ аргагүй шүү. Чи яагаад гэвэл чи тийм амьдралыг өнгөрөөсөнгүй байна. Чи мэдэхгүй байна. Тэр үед гал авахаар явна гэдэг сүрхэн юм байна шүү. Нөгөө айлд нь манайс хүүхдүүдийг би чинь гал авахаар яваад нөгөө айлд очоод хөлөө жуудаг нохоогоор хажуулчихсан. Одоо миний их соривтай. Тэр гал авна гэдэг чинь юу? Зарим хүнээс яруу сандруу айл дээр гарахаар хүй жахан сууж яваа гэсэн үг. Чи амсаад яв. Чи ямар гал авахаар явж байгаа юм? Тэгж хэлдэг. Тэр гал яаж авд юм бэ нүү? Яаж аа? Хүнээ тулган дотор бол одоо тэр галаа яатсан. Тэр галаа нь уулзах нь үнсээр ингээд сайхан манацсан байна. Тэр үнсийн жахан ингэхтэй зэрэг дотор нь бол тэр манасан цог нь гарч ирнэ. Тэр үн дотор нь хуурай аргалыг сайхан ингэж хадуудар нь тавьж байгаа. Нэлээд хэсэг газар нь ингээд үлээхэд бол улаан цог нь гарахтай зэрэг чинь. Хурдан гараад яв. Одоо болсон хурдан яв. Сайн хүүхдүүд чинь гүйх юм гэнэ. Тэр чинь бас ингээд салхинд ингэхтэй зэрэг чинь өнөг аргал унгаад одоо унгасаад тийм ээ. Энэ унгадж байна. Энэ галаа наваач одоо гэртээ бид үлээж нөгөө галтайгаа дээр. Ямар учраас тэр галын ах гэдэг гарч ирж. Одоо тэмээн жингээр аян явах гэж байна. Галын ах бол чахуулт.